Тэгэхээр энэ хэлзээр ач холбогдол бол Монгол улсын экспортын зах зээлийг тэлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үн цэнийг нэмэгдүүлэх, малчин өрхөдийн орлогыг нэмэгдүүлэх гол зорилготой. Тэгэхээр өнөөгийн байдлаар Монгол улсын экспортын хэмжээ 15 тэрбум доллар даваад явж байна. Гэхдээ үүнийх нь 75% зөвхөн нүүрс зэс гэсэн хоёр уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаарч байна. Тэгэхээр бусад төрлийн уул уурхайн бус салбарын экспортыг дэмжиж, зах зээлийг тэлж байж энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалт худалдааг нэмэгдүүлэх боломж бий болох юм аа. Үндсэн том агуулга бол энэ байгаа. Хоёрдугаарт нь бол одоо энэ экспортоор бүх хоёр улсын хооронд хоёр талын бүх бараан дээр одоо татварыг хөнгөлж байгаа юм биш. Зөвхөн импортын татварыг харилцан хөнгөлнө, чөлөөлнө. Гэхдээ Монгол улсаас одоо 367 нэр төрлийн бараа энэ зах зээл рүү гаргахад үүний 97.5% буюу 358 бараа нь цэвэр хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнтэй байна. Үлдсэн 9 төрлийн бараа бол зис, молибдин, давс гэх мэтлийн эрдэс баялагын бараанууд байна. Тэгэхээр 367 барааны 97.5% нь хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн байна гэдэг маань цаагаараа 200 мянган малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх экспортын талын ач холбогдолтой. Нөгөө талаасаа 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн орж ирэхэд нь импортын тодорхой хэмжээний квоттой татварыг тодорхой хувь хэмжээгээр бууруулна, эсвэл тэглэнэ гэдэг арга хэмжээнд авч байгаа. Энэ хүрээндээ манай нийт ард иргэд очих бас одоо үнийн дарамтыг бууруулах ач холбогдол байна. За биднээсийн хийсэн тооцоогоор нэг өрхөд дунджаар жилд 190 мянган төгрөгийн одоо худалдаа авалтыг хөнгөлөлт одоо энэгээр дамжиж бий болно. Нийт утгаараа аваад үзэх юм бол инфляцийн одоо жилийн инфляцийн оны эц 7.5% гэж байгаа энэ 0.7%-тай тэнцэх хэмжээний инфляцийн дарамтыг бас энэ хэлзээр бий болох боломжтой болж байна. Аж ахуйн нэгж одоо бизнес эрхлэгчдийн хувьд бол тодорхой хэмжээний Монголд үйлдвэрлэдэг хүнд механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн орц материалыг импортоор авах зайлшгүй хэрэгцээ гардаг. Тэгэхээр одоо энэ талаас орж иж байгаа 367 нэр төрлийн бүтээгдэхүүн дотор Монгол улсын одоо бизнес эрхлэх үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнээс орчиж байгаа. Тэгэхээр тэрүүгээр дамжсан одоо импортын тоног төхөөрөмжийн бараа материалын үн бас буурна гэсэн үг. Тэгэхээр олон талын ач холбогдолтой юм хэлцээр байгаа юм аа.